За Хүмсөний дүрэн маань хамгийн сүүлд 2024 оны 9 сарын 30-нд шинжлэгдэж батлагдсан дүрэн байлаа. Тэгээд энийг Дэлхийн Тэквондо холбооны сайтн дээрээс татаж авч агаад орчуулад хэрэгтэй гэснүүдийн түүсэн байгаа. Тэгээд иймэрхүү агуулгатай. Энэ гөрөө. За. Иймэрхүү агуулгуудтай. За дүрмийн зорилго нь болоод яг нэг чухал биш. Угсаа ойлгомжтой тэмцээний стандарт тогтоох гэдэг. Улс ТV-ийн холбоодууд энийг дагаж мөрдөх ёстой гэсэн тиймэрхүү. За тэгээд заалны зохион байгуулалт, тэмцээний зохион байгуулалтын талаар гэвэл 5 шүүгчтэй систем, 7 шүүгчтэй систем гэж байт юм байна. Энэ болохоор 7 шүүгчтэй системийн зураг. За энэ рефери гэдэг нэг дивизионын шүүгч байна тий. Тэгээд жаач 1 2 3 гэдэг оноо өгдөг шүүгчнэр 4 5 6. Хэрвээ 5 шүүгчтэй систем байх юм бол эндээс нэг шүүгчийг аваа ичнэ, эндээс нэг шүүгчийг аваа ичнэ. Тэгээд юм байгаа. Тамирчин энчээ зогсно. Энд камер, рекордер байрлана. Тэгээд энэ хоёр буланд монитор, дэлгэц байрлаж байгаа. Иймэрхүү зохион байгуулалттай юм. Тэгээд шүүгчнэр хоорондоо 1 метрийн зайтай байрлах хэрэгтэй юм байлаа. Дивизионээс бас шүүгчнэр 1 метрийн зайтай байрлах хэрэгтэй юм байлаа. Нэг нэгээрээ 1 метрийн зайтай бариад суух хэрэгтэй юм. Дараахны болчихоо. За, насны ангиллын хувьд Хүмсээ ийм байгаа. Хамгийн багадаа 12-оос 14, тэгээд 17 хүртэл хасах 30, 40, 50, 60, тэгээд хасах 65. Тэгээд 65-аас дээш гэсэн ийм насны ангилалтай явж байгаа. За, насны ангил дээр ямар Хүмсээ хамгийн доотлолтой хийх вэ, тий? Хамгийн дээдлэлтэй аль Хүмсээ хүртэл хийх вэ гэдэг хүснэгтэй. За 12-оос 14 насных бол хамгийн багадаа 4-өөс 4-р Хүмсээнээс эхэлнэ. Тэгээд хамгийн дээдлэлтэй ПБ хүртэл хийх боломжтой. Тэгж тэмцээн зохион байгуулах боломжтой. 12-оос 14 бол хар бүстэй шүү дээ, тийм эдгээр чинь хар бүстэй тамирчдын бол 4-өөс доошоо хийхгүй. Тэгээд олон тамирчин байх тусмаа ингээ финал хүртлээ ингээд олон шат явж байгаа шүү дээ. Тэгээд ТБ хүртэл финал дээр хийх боломжтой. Ингээд зохион байгуулж болно. За тэгээд 60, 65, нэмэх 65 нь яг энэ зөвхөн хар бүсны Хүмсээгээр өрсөлддөг. За дараахны болчихоо. За тэмцээний төрлүүд нь ямар төрлүүд байдаг вэ гэхээр recognized гэдэг одоо үндсэн Хүмсээ тий, тээгүүг Хүмсээ болон хар Хүмсээний ийм төрлөөр явагдаж болно. Freestyle буюу чөлөөт Хүмсээний төрлөөр явагдаж болно. Тэгээд дараа нь энэ mixed холимог Хүмсээ гэдэг нэг эхний удаадаа нөгөө үндсэн Хүмсээгээ хийгээд тамирчин. За дараагийн удаа жоох амарч агаад чөлөөт Хүмсээ хийдэг. Ийм төрөл бас нэмэгдсэн юм байна. Холимог Хүмсээний төрөл гэдэг. Энэ төрлөөр өсөлтөд бас медаль авах боломжтой. За үндсэн Хүмсээний нас нь ганцаарч хэлсэн дээр 12-оос 14 гэж явж байгаа. Нэмэх 65 хүртэл ийм ангиллууд, насны ангиллууд байгаа. Харин хосын төрөл, багийн төрөл дээр нэмэх 65 болон хасах 62-ыг нийлүүлээд нэмэх 60 гэсэн ийм ангил гарч ирж байгаа. Хосын багийн төрөл дээр хасах 65 гэж байхгүй, зөвхөн нэмэх 60 гэдээ гараад ирж байгаа. Ийм. За чөлөөт Хүмсээн дээр болохоор ерөөсөө 12-оос 14 мөрөх ангил байхгүй. Энэ шууд 17 хүртэлх нас эсвэл 17-оос дээш нас гэсэн ийм хоёр ангиллаар л явагдана. 12-оос 14 гэж байхгүй байна. Чөлөөт Хүмсээн дээр. Тэг 30-аас дээш гэсэн ангил байхгүй. Одоо энэ улсын аврал дээрс яг энэнийг дагаж явах юм. Манай өдөрдөмж. Тэгээд холимог баг гэдэг нь өмнө нь болохоор 3 хүний бүрэлдэхүүнтэй баг байсан баха тий. Одоо болохоор 5 хүний бүрэлдэхүүнтэй. Тэгээд нэмэх нэг сэлгээтэй байж болохоор ийм фристайлын төрөл ийм 5 хүний бүрэлдэхүүнтэй тийм багаар хийж байгаа. Тэгээд 3 эмэгтэй 3 эрэгтэй гэж болно. Нэг нь сэлгээд 5-аас 3 эрэгтэй нь хийж болно. Эсвэл
3 эмэгтэй 2 эрэгтэй ингэж хийж болно. Нэг нь ингээд сэлгэнд ягаад гимтэж бариад яах юм бол болохгүй 3-3-аараа. За холимог бүмсэн дээр ерөөсөө л насан турштай англи байгаа. 18 ба түүнээс дээш насны. Тэгээд ганцаарчлан англи гэж байгаа, хосын төрөл гэж байгаа. 3 хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй баг гэж байгаа. Бас эмэгтэй баг гэж байгаа. 3 хүний бүрэлдэхүүнтэй. За мөн холимог баг гэж байгаа. Яг түрүүний чөлөө төмсөдтэй адилхан 5 дээр нэмэх гэсэн баг. Энэ нь яадаг вэ гэхээр те эхлээд үндсэн бүмсэнээсээ нэг бүмсээгээд дараачийн дээр нь жоохон амарж агаад чөлөө бүмсээг яадаг. Ийм хоёр бүмсээгээр нь хоёуланд нь өрсөлдөд медаль авах юм шүү дээ. Энэ төрөл гарч ирсэн байна. Холимог нь одоо хоёулын нийлүүлээд нэг дүн гарна тий. За чөлөө төмсөө болохоор ийм ба тий. Өмнө болохоор арай хугацаа нь өөр байсан, богино байсан баха. Одоо бол 90-с 100 секундын хооронд хийж гүйцэтгэв. 90-с баг за 80 хэд дээр чөлөө төмсөө дуусчих юм бол баг зэрэг оноо хасагдана. 100 секундээс хэтрээ дуусчих юм бол бас оноо хасагдана. Яг энэ хоорондоо дуусчих юм бол яг зохистой оноо авч чадна. За мөн тий чөлөө төмсөө эхлэхдээ тамирчин өөрөө хаанаас ч ихж болно тий. Заавал дэвжээний төвөөс биш, захаас өөрийн хүссэн цэгээс эхэлж болно. За аяа бас өөрөө сонгож болно тий. Ямар ч ай байж болно. За тэгтээ юу байгаа? Ай дээр ямар нэгэн дуу хүний дуу хоолой тий. Дууны үг байж болохгүй. Хүний яриа өдр байж болохгүй. Цэвэр аяыг сонгох хэрэгтэй юм лээ. За техникүүдийг нөгөө дэвжээний гадна талын улаан зураастан дээр гიშгхгүйгээр зөвхөн дотор талын юунд хийж гүйцэтгэв чөлөө төмсөөгээ. Тэндээс гарах юм бол бас оноо хасагддаг. За чөлөө төмсөн дээр заавал хийх ёстой техникүүд гэж байгаа. Бас дарааллууд гэж байгаа тийм. Энэ дарааллуудыг мэдхгүй бас би өөрөө ч гэсэн түрүү өмнөх тэмцээн дээр бас дарааллуудыг мэдхгүй байж байгаа шүүгч нартай бас маргалдсан тохиолдол. Одоо энийг мэдээд авсан. Тэгээд яг энэ дарааллын дагуу хийн. За эхлээд өсрэлттэй явчаагийн хийх ёстой. Энийг болохоор хосын төрөл, багийн төрөл дээр бол багийн бүх гишүүд хийх ёстой. Өсрэлттэй явчаагийг. Мөн дараа өсрэлттэй угсраа авшиглт тийм өсрэлттэй ингээ авчаагийн мөн төлөвчаагийн байгаа тийм. Энийг хосын төрөл, багийн төрөл дээр нэг нь хийж болно, эсвэл багаараа ч хийж болно. Хамгийн багадаа нэг нь заавал хийх ёстой. За мөн эргэлттэй өшгөлт байгаа. Энийг бас хоёулаа бүгдээрээ хийж болно, эсвэл хамгийн багадаа нэг гишүүн хийж болно. За мөн керүүгийн өшгөлт, тулааны стилийн өшгөлтүүд байгаа тийм. 3-аас 5 удаа бас энэ хийхээс өмнө ойж одоо өсрөх ёстой тийм, степ өсрөх ёстой. Заавал. За энийг бас багаараа хийж байгаа тохиолдолд багадаа нэг юм уу эсвэл бүгдээрээ хийж ёстой. Яг энэ дараалалаараа өсрэлттэй явчаагийн энэ дарааллын дагуу хийх ёстой. Акробат нь хаанаас орж болохоор байсан бэ нөө? Акробатыг эхлээд ч оруулж болно, хаагуураар ч оруулж болохоор. хамгийн одоо хүн сегментээр тэгээд нэг хаан хийсэн хамаагүй хамгийн хүн сегмент акробат юм байна. Тэгээ акробат нь хараа өшгөлтгүй байх юм бол тэр одоогоос 0.1 оноо 0.2 өшгөлттэй акробат хийж хийх. Тэгэхээр нэг акробат хийх юм нэг ингээд эргээд араас нь ирдэг шүү дээ. Тэгэж байна. За үүний дараа акробат үзүүлбэр өшгөлттэй байх хэрэгтэй заавал тийм ээ. Тэгээ багада нэг гишүүн нэ. Багаараа хийж байгаа тохиолдолд бол нэг нь бол заавал энэ бас бүгдээрээ хийсэн ч болно. Тий холболттой. 7-оос 10 шиг 5-аас 7 байлаа тий. Тий. Одоо жишээ нь хараад болсон тэр нь хамаагүй. Тэр нь хамаагүй. Тий төлөвчээгнээс эхэлж байна шүү дээ. Тэгээ заавал өмнө 3 удаа заавал степ авчихсан. 1 2 3 гэснийхаа дараа хөдөлгөөнд явах хэрэгтэй. Шууд өшгөлт явна. Тэгэхээр 1 2 3 4 5 гээ бас степ ивэл бас алдаа тэрийг тооцохгүй. Ансгол 3 удаа заавал степ авахгүйгээр тэрүүний өшгөлтөө ивэл тэрийг бас хийгээгүйгээр тоо. Заавал 3 степ хийснийхаа дараа заавал өшгөлтүүд нь явах хэрэгтэй.
Бороо систем нь ямар систем вэ? Үгүй заавал дараа 1 2 3 гэж дараа нь. Уушаа биш заавал дараа. За заавал хийх ёстой суултууд байгаа. Жидгүү би Хагдарис оги нэг хэлнээр тийм. Помсоги барс гэсэн. Эдрийг бол заавал оруулах ёстой. За тэмцээнд зохион байгуулах систем одоо бидний мэдээр суглаа гэсэн хүмсний тэмцээн дээр ямар системээр явагдаж болох вэ гэхээр бидний мэдээр хасагдах систем байна тийм кодексоор суглаа суулж байгаа 8-ын кодекс 16-ын кодекс гэдэг систем. Энэ системийг хасагдах систем гэж байгаа. За тойргийн систем гэдэг нь болохоор 5 хүн байлаа гэхэд бүгдээрээ хоорондоо 2-2-оор өсөлдөөд олон ялс нь одоо алтан медаль авдаг тийм ээ. Дөрвөлнгийн ялс нь алтан медаль авдаг. 3-3-ыг яагаад нэг ялагс нь мөнгөн медаль шиг. Энийг тойргийн систем гэж байгаа. За дараагийнх нь cut off гэдэг энийг болохоор би өөрөө зүгээр төврих гэдэг би өөрөө ойлгосноор ингэ орчуулсан. Энэ нь яадаг вэ гэхээр бүх тамирчнаа ингэж хүмсээгээр хийлгэж агаад оноо өгөөд хамгийн дээд оноотой хэдийг нь түүж аваад бусдыг нь хасаад дараагийн шатанд өрсөлдүүлдэг ийм системийг төврийн систем гэж хэлсэн. За дараа нь ямараар байж болох вэ гэхээр төврийн систем буюу болон хасагдах систем хоёрыг холиод явуулж болно. За олон тамирчин байлаа гэхэд эхлээд юу яалаа 20 хэдэн тамирчин байлаа гэхэд бүгднийг нэгээд оноогоор өрсөлдүүлээд тэгээд 16-ыг нь үлдээдэг ч юм уу тий. Тэгээд 16-гаа дараа нь ингээд кодексийн дагуу өрсөлдүүлдэг ч юм уу. Ингэж холимог системийг ингээд тэмцээнээ зохион байгуулж болно гэсэн. За төврийн системийн талаар жоохон ярьж өгье гэвэл хэрвээ нэг ангилалд 40 ба түүнээс дээш тамирчин байх юм бол олон тамирчин байх юм бол тэр 40 эдийг 3 бүлэгт хуваачна. 3 бүлэгт хуваангуудаа бүлэг тус бүрээс нь хооронд нь ингээд хүмсээ хийдэг. Ногоонуудыг нэг бүлэгт ингээд хүмсээ хийлгэлээ тий. Тэнгүүт хамгийн ногоонууд дундаа хамгийн өндөр оноотой 50%-ийг нь аваад үлдчихнэ. Цэнхрүүд дундаа хамгийн өндөр оноотой 50%-ийг нь аваад үлдчихнэ. Тэгээд ингээд хасна тийм ээ. За тэр маань хасагдаад 20-с 39 шиг одоо тамирчин үлдчих юм бол 2 бүлэгт хуваагаад яг бүлгээр нь бас өндөр оноотой хэдийг нь үлдээчихнэ. Тэгээд дараагийн шатанд өрсөлдүүлнэ. Тэнгүүтээ 9-өөс 19 хүртэлх тооны тамирчин байх юм бол ерөөсөө бүгднийг хүмсээ хийлгээд өндөр оноотой 8-ыг нь үлдээд хамгийн өндөр оноотой 8-ыг нь үлдээгээд 8 дараагийн шатанд өрсөлдөнө. 8 нь шууд финалийн шатанд гэж өрсөлдөнгүүтээ тэр 8-аас 8-ыгаа дахиад дараагийн шатны хүмсээ хийлгэнгүүт тэр 8-ийн хамгийн өндөр оноотой 4 медаль авна тийм ээ. Хамгийн өндөр оноотой нь алтан медаль, дараачих нь мөнгөн медаль гэж. Ийм чигээр ингээд төврийн системийг ингэж явуулж болох нэ. За оноо дүгнэх мангар хурдан явж байна. За оноо дүгнэхдээ хүмсээг 2 одоо үзүүлэлтийг авч үзсэн юм байлаа. Хүмсээ бол хамгийн дээд нь 10 оноо авч болно. Төгс хийвэл тийм ээ. За нэг дэх үзүүлэлт нь болохоор accuracy гэдэг техникийн гүйцэтгэлээр нь оноог дүгнэнэ. За дараачих нь percentage буюу үзүүлбэр талаас нь шүүгчнэр дүгнэж оноо өгнө. За техникийн гүйцэтгэл нь энгийн хүмсэн дээр, үндсэн хүмсэн дээр тийм ээ. Тэгүг хүмсээ, хар бусны хүмсэн дээр болохоор техникийн гүйцэтгэл нь нийт 4 оноо байгаа. За үзүүлбэр талаас дүгнэгдэх оноо нь болохоор нийт 10-аас 6 оноо үзүүлбэр талаас авна. За техникийн гүйцэтгэлийн оноо болохоор дотроо 3 хуваагдана. За үндсэн техник эзэмшилт нь тамирчны техник эзэмшилт нь хэр байна вэ? За мөн хөдөлгөөн болгоных нь нямба байдал тийм ээ. Жижиг алдаанууд байна уу гэдгийг харна. За дараа нь техникийн гүйцэтгэлээр тэнцвэр авна. За энэ 3 нийлээд нийт 4 оноог авдаг байгаа. За үзүүлбэр талаас 6 оноо авна тийм ээ. Энэ дотроо 3 хуваагдчихна. Хурд хүч нь 2 оноо. Тамирчны ритм темп хүмсээ хийж байхдаа ритм темп нь хэр байна? Тэр нь 2 оноо.
За мөн биеийн хилэмж нь 2 оноо. Ингээд нийлээд 6 оноо. Тэгээ нийт 10 оноо үндсэн бөмбөсөн дээр ингэж үнэлэгдэх нэ. Дараа нь тусад нь тайлбар байгаа бас. За техникийн оноо нь 4 оноо байдаг. Эндээс алдаа байна тийм ээ. Ямар алдаа гарвал хэдэн оноо хасагдах вэ гэдэг. Жижиг оноо нь 0.1 хасагдана. За жишээ нь суултуудаа жоохон хөлийн өнцөг жоохон буруу эсвэл үйл явдлыг жижиг том суучих юм бол 0.1 оноо хасагдана тийм. Цохилт нь жоохон яг аюулхаагаа онохгүй жоохон дээшээ доошоо ч юм уу хажуу жишээ эдний бол жижиг алдаандаа тооцогдоод 0.1 оноо ингээд жижиг алдаа тутамдаа ингээд 0.11 гэдээ хасагдаад явчих. Хүмсэж та. За том алдаа нь болохоор 0.3 онооны алдаа хасагдаад явчихна. За эдгээр болохоор жишээнүүд байна тийм. Жишээ нь буруу хамгаалалт гэдэг маань болохоор мунтун маггийн оронд өлгөл магги хийчих юм бол шууд 0.3 оноос хатна. Эсвэл дидгүү бие суултны оронд чүчм цагийн ч юм уу авгүй бие суучих юм бол шууд та 0.3 оноос хатна. За мөн кяб дуурах ёстой газар дуурахгүй үнчих юм бол 0.3 оноо эсвэл буруу газар кяба дуурах юм бол 0.3 гэсэн. Тэгээд 3 секунд гээ бөмсөгийг мартаад гацаад өөрчлөх юм бол 0.3 оноос. 3. За харц буруу тишээ байх юм бол тийм ээ. Гүмган бөмсөн дээр ингээд чигээрээ хартсан байвал бас харц нь буруу гэсэн үг шүү дээ. Иш харах хэрэгтэй. 0.3 оноос. За. Авчиг урагшаал харах хэрэгтэй. Өдөрл харах хэрэгтэй юм уу? За. За хагдарын соогийн дээр хийж явахдаа тэнцвэр алдаад нэг хөлөө ингээ буулгаад буцаагаад ингээд аваад хийх юм бол 0.3 оноос гэх юм. Тэнцвэрээ алдаад хөлөө дуусчих юм бол. За мөн энэ дэвсдэг юм ингээд дуургадаг тийм үйлдэл байгаа шүү дээ. Хүмган бөмсөн дээр дуургаад чимээ гарах хэрэгтэй. Ийм үйлдэлүүд дээр яг хангалттай чимээ гаргаж чадахгүй хүч муутай байх юм бол бас 0.3 оноос. Тэгээ илт мэдэгдэхүйц амьсгаадах юм бол тамирчин чанга амьсгалж ивэл илт мэдэгдэхүйц ер нь амьсгаадж ивэл 0.3 оноос гэнэ. За 0.6 оноо хасах тохиолдол байна. Тамирчин хүмсээ гүйцэтгэж явахдаа алдаж дахиад эхнээс нь эхлүүл 0.6 шууд басна. Дахиж эхлүүл. Мэдгүй. Шинжлэгдсэн цөөхөн болохоор ерөнхийдөө хэрэгтэй гэснүүдийн явж байгаа шүү дээ. Шинжлэгдсэн гэвэл 2-3 яриад болж байгаа юм. За үндсэн бөмсөний үзүүлбэрийн 6 оноо энэ хурд хүч гэдэг нь яг юу юм бэ те? 2 оноотой хурд хүч гэдэг нь яг юу юм бэ гэхээр өсгөл цохилт хамгаалтын хүч нь ер нь зохистой байна уу? Биеийн жиндээ тохиромжтой байна уу те? Хөдөлгөөн эхлэхдээ ингээ бас сул байжгаад байндаа очих үед хангалттай хүч гаргаж чадчих юм уу те? Эсвэл яг хөдөлгөөн эхлэхдээ ч гэсэн чанга байвал бас муу. Тэгээ хөдөлгөөний үеийн биеийн жин хүчнийхээ хуваарлтыг зөв хийж чадчих юм уу гэдгээс нь харах нь байна. Аман тусгай удаашралтай хөдөлгөөнүүд байгаа шүү дээ 8 секунд барих. Тийм хөдөлгөөнүүдийг яг барьж чадж байна уу? 8 секунд хийж чадж байна уу? Хэд хурдан байна уу? Эндээс нь хурд хүчний 2 оноогоо авах юм байна. За презентацийн буюу үзүүлбэр талаас гүйцэтгэх 6 оноо байгаа тийм. Энэний ритм темп гэдэг нь болохоор үйлдэл хоорондын шилжилт нь хэр байна вэ? Тэнцвэр. Амун оргил хөдөлгөөний үед хүч ба зөөлн тамирчин өөрөө хангалттай хүч гаргаж гин үү, чадж гин үү? Зөөлнөөс хүчтэй рүү шилжиж чадж гин үү гэдгийг харна. За давтамжтай хоёр талдаа хийдэг үйлдэлүүд байгаа шүү дээ. Нэг талдаа ингээд гой цэвэрхэн хурдтай хийнгүүт нөгөө талдаа жоохон удаашралтай хийх юм бол энэ темпийн, ритм темпийн хувьд алдагдaltaй юм шиг оноос. За үндсэн бөмсөний үзүүлбэрийн одоо биеийн хилэмж талаас нь шүүх 2 оноо нь биеийн хилэмж гэдэг нь яг юу вэ гэхлээр анхаарал төвлөрөл тийм ээ тамирчны анхаарал төвлөрөл
хурц байдал, аман өөртөө итгэлтэй байдал нь одоо хэр байна вэ? Харцын бас харна тийм ээ. Кяб дууралт нь хангалттай өөртөө итгэлтэй чанга байж чадж гинөө сул байна уу те? Энийг яг биеийн хилэмж талаас нь шүүх нь. Аман хувцлалт, хувцсын цэвэр байдал тийм ээ, хандлага, тамирчны ер нь хандлага хэр байна вэ гэдгээс эдрийг шүүгээд биеийн хилэмжийнх нь 2 оноог өгөөд тэгээ үзүүлбэрийн нийт 6 оноо ингэж гарах нь байна. Үзүүлбэр талаас нь шүүхт нийт 6 оноо. Үндсэн бөмсөйг бол ингэж шүүх нь. За чөлөөт бөмсөйний нийт 10 оноог одоо яаж шүүх вэ гэхээр эсэргээр үндсэн бөмсөйн дээр техник нь 4 оноо, үзүүлбэр нь 6 байсан бол одоо энэ чөлөөт бөмсөйн дээр техникийн ур чадвар нь 6 оноо, 10-аас 6. Үзүүлбэр талаасаа шүүх нь болохоор 4 оноо байна. За техникийн ур чадвар гэдэгт нь юу орох вэ? Тийм ээ. Тэгэхээр хүн техник гүйцэтгэсэн байдлаар нь л ер нь тамирчдын ялгаа гаргана. За өсрэлттэй явчаагийн. Өсрэлттэй угсраа ашиглалт, эргэлттэй ашиглалт, хэрээгүй ашиглалт, мөн акробат ашиглалт нийлээд 5 оноо байгаа. За тэгээд тамирчдын одоо үндсэн техник нь хэр байна вэ? Үндсэн яг бөмсөйг хийх чадвар, хамгаалалт, цохилтын техник нь хэр байна гэдгээс нь шалтгаалаад 1 оноо. Тэгээд ингээд техникийн ур чадвар нийлээд 6 оноо. Тэгээ үзүүлбэр талаас нь бүтээл сэтгэлгээ гэдгийг харна. Чөлөөт бөмсөйн дээр зохиосон тийм ээ. За зохицол гэдэг үзүүлэлтийг харна. Хөгжим хөдөлгөөнтэй, таквондогийн хөдөлгөөнтэй хэр зохицсон байна вэ? Хөгжмийн ая. За мөн багийнхан хоорондоо хэр нийлэмжтэй зэрэг хийж чадж гинөө, хосоороо зэрэг хийж чадж гинөө, тэр нийлэмжийг зэхэр зохицлыг харна. За биеийн хилэмжгээ төрөнийхтэй адилхан кяб тэр зүйлийг харна. За мөн хөгжмийн ая ба ерөнхий тэр бөмсөй, чөлөөт бөмсөйг дэглэлт нь хэр байна вэ гэдгийг хараад ингээ нийтдээ 4 оноо өгөх нь байна. За чөлөөт бөмсөйний өсрэлттэй явчаагийг одоо хэрхэн дүгнэх вэ гэхээр өсрэлтийн өндрөөр нь дүгнэн, ам өсгөлтийн өндрөөр нь үндэслэж хагаад оноогоо өгнө. За би энэ авд өсгөллөө гэхэд миний дараагийн тамирчин энэ авд ингээ өсрээд өсгөлж явах юм бол надаас арай өндөр оноо гэсэн тийм ээ, өсрэлтийн явчаагийн ихтэй. За өсрэлттэй угсраа өсгөлтөн дээрс яг өсрэлтийн өндрийг нь харна. Угсраа өсгөлтийн тоог харна. Агаар дээр хэдэн удаа өсгөлж чинь надаас олон удаа өсгөлж ивэл тэр надаас илүү оноо гэсэн. За мөн эргэлттэй өсгөлтөн дээр эргэлтийн градусыг үндэслэнэ. 180 градустай эргэлттэй өсгөлгээд өмнө тооцдог байсан бол одоо энэ удаагаас ихтэй хамгийн багадаа 380 эргэх юм эргэжиж эргэлттэй өсгөлтөө хийсэн тооцсон л. Тэгээд 540 хийдэг байлаа. Тэгэхээр дараагийн тамирчин 720 хийчих юм бол 720 чинь эргэлттэй өсгөлтөө хийснээр нь аваад 720 900 хийсэн нь өндөр оноогоо аваад арай илүү оноо аваад ялна гэсэн. За керүүгийн ур чадвар дээр ерөнхий одоо керүүгийн ур чадвар нь хэр вэ гэдэг нь харагддаг шүү дээ, тийм. Яг керүүгийн өсгөлт, цохилт, степ нь хэр байна гэдгийг хараад ур чадварынх нь эзэмшилтийг дүгнээд оноогоо өгчнө. За акробатн дээр ч гэсэндээ акробатын ур чадварыг хамгийн хүн техникийг аваад оноог нь өгнө. Тэгээд илүү хүн техник гүйцэтгэсэн тамирчин нөгөө төлөвлөсөө илүү гараад явчихна. За үндсэн техникийн оноог өгөхдөө ч гэсэн үндсэн техникийн нь хүч, хурд тийм ээ. Яг бөмсөй хийдэг чадвар нь хэр байна гэдгийг харж агаад оноог өгөөд эднийг үндэслээд чөлөөт бөмсөйний үзүүлбэр талаас нь гүйцэтгсэн энэ 6 оноог ингэж өгөх нь байна. Акробат яг юу юм бэ? Юу акробат Баггүй. Заавал өшгөлттэй л байх хэрэгтэй. Хий зүгээр акробатын үзүүлбэр үзүүлж болохгүй. Тий. Тэрийг заавал өшгөлттэй хийх хэрэгтэй. Хөндлөн 360 энэ дөрөв. Тий өшгөлнө. Хөндлөн 360 чинь орно. Тэр өшгөлт тэгээд яг юу юм бэ? Бүр өндөр акробат хийж байгаа одоо өгөө нуглаад өшгөлт бүр агаард гүйс өшгөлт үүрэг
За ингээд ерөнхийдөө дуусчих. Энэний дараа юу байна? Байна. За бүтээл сэтгэлгээ гэдэгт нь юу авах вэ гэдэг талаар байгаа юм тий. За Пүмсэний техникүүдэд суурилсан зохиомж нь хэрвээ гэдгийг харна. Хэлээд Пүмсэний. За дараа нь зохицол гэдэг нь юу юм бэ гэхээр Пүмсэ хөдөлгөөнүүд нь хоорондоо зохицож гин үү? Хамаа намаагүй ингээд хийсэн байна уу? Хооронд нь эвлүүлсэн байна уу тий? Үгүй ш. Тийм багсгүй тий. Намын багийн гишүүд хоорондоо жигдрэл зэрэг хийлтийг нь харж агаад энэ зохицолтын оног үү. Тэгээ биеийн хилэмж болохоор харц өөртөө идэх байдал кяприйг хараад биеийн хилэмжийн оног үү. За тэгээ хөгжим ба дэглэлт аяны ерөнхий дэглэлт тийм ээ. Пүмсэний техниктэй сайн хоршиж гин үү тийм. Хэлээд Пүмсэ энийг харах нь. За ийм ингээд дуусч байгаа юм. За баярлалаа.